Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл. Тэгэхээр үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэдэг бол одоо Библи Төв аймгийн Баянцаан сумын хүм ерөөсөө модноос их хол хүн. Амлаа ихчээ цэцэрлэгт хүрээлэн гэдэг бол монголчуудын хувьд шин зүйл биш юм байл шүү дээ. Жишээ нь Юан гүрний хувьд Хувлай хаан олон цэцэрлэгт хүрээлэн байгуулж ирсний одоо нэг нь тэр Бээжинд Бихай гэдэг цэцэрлэгт хүрээлэн одоо болтол байдаг. Одоо Таж Махалыг хийж исэн одоо Монгол хаан маань 100 гаруй цэцэрлэгт хүрээлэн хийж исэн түүхтэй юм билээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэдэг ч одоо ер нь чухам юу юм бэ? Дэлхийн жишгээр цэцэрлэгт хүрээлэн бол одоо ногоон байгууламж нь 70% бүхий тийм байгууламжийг цэцэрлэгт хүрээлэн гэдэг. Өнөөдөр цэцэрлэгт хүрээлэн хоёр янзаар бий болдог. Одоо хүний гараар бий болж тэр онгон дагшин байгалаа хамгаалах зорилгоор нэг цэцэрлэгт хүрээлэн байна. Тэгэхээр би өөрөө говийн хөөхд бас үнэхээр ус тэр модонд дуртай. Дэрс бол энэ хорвогийн хамгийн төсвөрлөг, хамгийн нугшгүй урмал. Хизээч үлээ ийм нэгэн өгүүлэл тэрлэж авсан минь дурсагдж байна. Ангасан говийн амьсгал тэнээсэн цагаар тааны цэцгсийг өндөөлгөж тунсан толгодыг аргадан намрын бороо шивэрч байна. Намрын бороо шивэрсэн яг ийм өдөр Мандалгуй хотын төвд 35 жил ургасан сагалгар улаасны дэргэд хөрөг нийтлийн энэ дугаарын зочин үзэгчдийн маань хувьд цоо шинхэн хүн харин миний хувьд хуучин танил хатагтай саран чимэг бит хоёрын яриа эхэлсэн билээ. Одоо 30 5 дугаар ангидаа тавьсан мод те одоо 35 жилийн дараа хэрэгцээгээ зогсож байхад одоо ямар сэтгэл төрж байгаа юм ярина. Тэгэхээр үнэхээр бас сайхан байна. Энэ модыг бид нар 5 дугаар ангидаа ингээд манайхан ингээд мод тарьж ирсэн. Тэгээ би жил болгон ирэх болгондоо бас эргэж ирж нэгээ бас хардаг. Ер нь тэгээ бүтээн байгуулалт гэхээр л байшин барилга гэж хүмүүс бас бодоод байдаг. Энэ бол бас маш том бүтээн байгуулалтын нэг гэж эргээ харахад бас бодож байгаа. Тэгээд энүүгээр бас зай байна. Тэгэхээр энэ зайгаа би хавар ирээ дахиад сайхан ингээд моджуулаад энэ сургуульд бас хүлээлгэж өгөөд тий. Одоо манай энэ сургууль чинь Дундгой аймгийн 1-р 10 жил шүү дээ. Тэгээ 10 жилийг 35 жилийн өмнө үнэхээр бас нэгт ороод алтан медальтай төгсөжсэн саяхан юм шиг боловч л тэгээд бас нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл. За ингээд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал хатагтай саран чимэгтэй олон жилийн дараа ихэнх уулзж байна. Тэгээд та бол одоо миний мэдж байгаагаар бол Новосибирск төгссөн анхны IT мэргэжлүүдийн нэг байгаа. Тэр үед бол IT гэж бараг яригддагчгүй байсан тий. Тэгээд ийм мэргэжилтэй. Тэгээд дээр нь одоо шатар их сайн тоглодог хоёр улсын зэрэгтэй тамирчин олон жил гадаадд амьдарсан. Тэгээд явж байгаад ирээл шууд ийм цулгуу тал дээрээс ингээл цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэл ийм ажил руу энэ төсөл рүү яваад орцсон. Тэгээд энийг одоо сонгох, тэгээд энэ шийдвэрийг гаргах болсон гол шалтгаан чи юу юм бэ? Хэл эндээс яриагаа гэл. Тэгэхээр угаасаа түрүү ярьсан шүү дээ энэ чинь. Хамаагүй. 2010 онд анх нийслэлийн өмчт үйлдвэрийн газар байгуулагдсан түүхтэй 2009 онд цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гарсан. Тэгэхээр ийм эзгүй талд цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн энэ шийдвэр нь зарим удирдлагуудыг ард иргэдийн донд нэлээд одоо шүүмжлэл дагуулж энэ өстө бүтэхгүй төсөл байна гэж олноороо одоо бас хэлж байсан. Гэхдээ энэ ажлыг одоо бодит ажил болгож чадаж байгаа шүү, хийж байгаа шүү гэдгийг ард иргэдээ ойлголт төрүүлэхийн тулд одоо 2012 онд энэ бүтээн байгуулалтынхаа ажлаас одоо хийж одоо хэсэгчлэн үр талгаа нээжсэн түүхтэй. Ногоон байгууламж тэр дундаа цэцэрлэгт хүрээлэн гэдэг юм чухам яг юу юм бэ? Энийг яг сонгодог утга нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэдэг ч одоо юу юм бэ? Ер нь бол хот үйлдлийн салшгүй нэг хэсэг бол яхаарахгүй ногоон байгууламж юм. Одоо хүнээр бол хамгийн чухал эрхтний нэг штэ. Тэгээ сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын экологийн доройдолтой холбогдуулаад хүүхэд залуучуудын амьсгалын замаар өвдөх төр өвчлөл ихсэж хүмүүсийн дархлаас суларч бүр цаашлбал сэтгэн бодох чадварт нөлөөлж ийн гэсэн юм судалгаа гарсан байдаг. Ногоон байгууламж өөрөө одоо утаа униарыг өөртөө маш ихээр шингээж хүчил төрөгчийг ялгаруулдаг. Тийм болохоор энэ агаарын бохирдлыг бууруулахын тулд энэ утаатай зуух нийлүүлж хангахынхаа оронд ногоон байгууламжийг маш ихээр хийж энэ тогтвортой хөгжил ногоон хөгжлийг илүүтэй үзэхээр хэрэгтэй байгаа юм да. Тэгээд цэцэрлэгт хүрээлэн гэдэг маань шин тутам
одоо нэлээд том юм төсөл маягаар явж байгаа анхных. Тэгэхээр энэтэй харьцаж сурах соёл маань жоохон дутуу байх шиг. Дөнгөж төсөл эхлээл явдаг хаалга нийцээ. Тэгээд манай иргэд одоо энэндээ хандах, хайрлах одоо тий энэ цэцэрлэг түрээлэнтэйгээ хамт хөгжих төр бололцоо хэрвээ та нарын ажилд бас тодорхой хүндрэлүүд гардаг юм шиг байлээ. Цэцэрлэг түрээлэн өөрөө өнөөдөр ганцхан бүтээн байгуулалт хийгээд явдаггүй. Иргэдийнхэн тэр байгаль дэлхийгэн хайрлах болоод энэ хийсэн бүтээснийг хайрлах тэр сэтгэлийг төрүүлэхийн тулд олон төслүүдийг одоо хэрэгжүүлж байна. Энэ дотроос одоо хүрээлэн буй орчноо сайжруулах зорилгоор ногоо хашаа төсөл байгаа. Одоо иргэдийгэн одоо хамруулж энэ цэцэрлэг түрээлэнгийн үйл ажиллагааг дэмжүүлэх зорилгоор одоо итгэлийн төгөл төсөл байна. Экологийн судалгааны байц суурийг одоо анх удаа Улаанбаатартаа бий болгох зорилгоор энэ эко танхим сургалт мэдээллийн төвүүдийг одоо нээгээд ажилд оруулаа явж байна. Сүүлийн үед гэдэг маань энэ ойлголт өөрөө шинэ учраас миний асуултанд ингэж орж ирж байна. Та энийг ойлгоор. Мод бид нар их тарьж байгаа. Гэхдээ бол нэг жоохон хэлбэр төтий мод тарих соёл маань өөрөөсөө бас шинэ дутмал хөгжиж шүү дээ. Тэгэхээр мод тарина гэдэг яг аргагүй л хүүхд төсгөхтэй адилхан тэрэнд хайр, халамж, анхаарал тавьж ижил ургаж байгаа. Нэг нартай өдрөл ачлахгүй бол тэр мод чинь ингээл өхөж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар өнөөдөр одоо тархаасаа илүүтэйгээр тарсныгаа хайрлж хамгаалах хамгийн чухал байгаа юм. Ер нь хараа ингээл халуун бүр одоо энэ халуун наранд л услаагүй яг бүр хурц наран нэг өдрөл мод өхөн. Би ингээд мод тарих одоо үйл явцад уриалал ингээд таныг энэ тал дээр мод тариулж харсан л та. Тэгэл дандаа ингээд ман намын дарга нар ч юм уу одоо ерөнхий сайд ч юм уу ирдсэн ингээд тарьж аваа харагддаг юм аа. Ингийн иргэд ирдэг шүү дээ. Өнөөдөр хүртэл одоо мод тариал явж байгаа. Тэгэхээр манайха шин технологиор жилийн 4 үйлрэлт 2 удаа тарьдаг байсан бол одоо энэ зунжингаал шахуу мод тарьж байгаа. Сэтгүүлч чи арай одоо яг дарга нарыг ирд мод тарихаар л хамт ирдэг болохоос иргэдийг ирж мод тарьж яах гэхээр чинь бас яг тэр болго ирэхгүй шүү дээ. Бүү шүү дээ. Одоо өөр юм саа нарыг сая харж байгаа үстэй яг л иргэд ирээл ёстой иргэд ирээл тарьж байгаа байхгүй. Тийм бүгд тарьсан. Тийм шүү дээ. Тэд нар чинь бүгд нэг мод ирж тариад талхарлаа аваад нөгөө пассворджуулах юм энэ код аваад явж байгаа. Тэгэхээр юу вэ л да? Ганцаар ирээд энд мод тарина гэхлээр бас хүндрэлтэй байхад хүрээлэнгийнхэнд нь ч гэсэн. Тэгэхээр ингээд зохион байгуулалтанд ороо тийм үү? Хороогороо ч юм уу? Эсвэл хотхноороо ч юм уу? Хороогороо ч юм уу? Хотхноороо ч юм уу ингэж яваад тэгээ бүгдээр ингэж нийлж байгаад тэгээд энд албан ёсоор өсөлттэй бичсаасаа өгөөд тэгээд зохион байгуулалтаа ингэж хийх юм бол энд бол сайхан төгөлд зөндөө бий болно. Тэгэхээр энэ ус маань бас байгальтайгаа юнцэндээ адилхан нэг хэмээ байх ёстой шиг байна. Тэгэхгүй хэд хүүтэн усынтэй бас байж болохгүй гэж. Би бол одоо өгдөө 6 босоод энтхийн явган хүмүүсийн гүйлтийн замдайгүр алхана. Тэгээд замдаа бас ганц нэг бөмбөг авчирж байгаад саксны шийдэн ганц нэг шийдчихнэ. Өрөө хүүхдүүдтэй тийм ээ сайхан цэцэрлэгжүүлэлтийн ер нь бол ургамал тарих мэдлэг олгож байгаа хамгийн том хичээл болж байна. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ чинь хүүхэд өөрийнхөө гараар юм бүтээн босгоно гэдэг чинь энийг хайрлан хамгаалах тэр сайхан сэтгэлийн бас өөрт нь үлдээж чадж байгаа том хичээл болж байгаа л да. Тэгэхээр энэ оройдоо ингээд нөгөө хүмүүс ирж зугаалж байна тий. Гэхдээ энэ хажуугаар нь одоо ингээд нэг жижиг үүргийн худалдаачд ингээд их одоо худалдаа наймаар эхэлдэг. Тэгээ би бас хэдэн жилийн өмнө тантай ярилцлаганд орохдоо хэлжсэн. Эднэртэй ингээд хатуу ширүүн тэмцэж болохгүй юу? Цагдаа одоо хойс ахиулагчтай хандаад гэхэд та их л зөөлөн хариулт өгчээсээ одоо бас л тэр байдал хിവэрэ байх шиг байх юм. Энэ дэр ямар нэгэн ахиц гаргаж болохгүй юм уу? Тэгэхээр цэцэрлэг түрээлээ өөрөө нийслэлийн өмчт үйлдвэрийн газар энэ дээр хийгдэж байгаа бүх үйлчлэгээний ажлууд одоо энэ зогсоол, дугуйн паркад тийм ээ дээрэс нь энэ ресторан гэх мэтийн бүх үйлчлэгээний ажлуудыг бол нийслэлийн өмчийн харилцааны газар болсон гэж тендер зарлаж шалгаруулдаг. Бид нар бол дээрэс нь хяналт тавьдаг. Тэгээ мэдээж энэ худалдаа намаа бол байх зохих ёсны байж болно. Гэтэ бас хэрэгсээ хэтэрч болохгүй шүү дээ. Тэгээд төр төмөр нүртэй гэдэг юм ба зарим та бас болохгүй гэдэг юмыг бас харуулмаар санагддаг юм аа. Дээр нь одоо манай үүд хэсэг маань задгаа учраас энэнгээр одоо бидний хэлж ярьснаар одоо орон гэргүү тарин шааны нөхдүүд их одоо холхиж эдэн усууд одоо тэр халуун сэрүүн нөхцлөө шалтгаалаад
усан оргилуур дотор орох явдлууд бас байгаа. Энд бас энийг бас таслан зогсоох, энд орохгүй байх. Ялангуяа хүүхд залуучууд хийгдэж байгаа ажлуудыг хийгээд ажилтанд орсон ажлууд дээр одоо эвдэх, сүйтгэх, ялангуяа өвс сургамгал цэцэг наавч модыг хуглах, тасдах, ургаж амжааг байгаад зүлэг ногоон дөгөөр одоо явах, арх тамхи уух, татах ийм явдлууд одоо бас сүүлийн үед бас газар авч байна. Нөгөө эн чинь шин тутам ойлголт, шин төсөл болохоор нөгөө хэрэглэгчдийг ч гэсэн шин соёлд нь бас хамтдаа сурах болж байгаа байхгүй юу? Тэгэхээр соёл гэдэг чинь өөрөө маш том ойлголт шүү дээ. Энэ соёл бий болоход яа харахгүй цаг хугацаа шаарддаг. Өнөөдөр хотын соёл гэж ингээ ярихаар хот хөдөөгийн ялгаа яриад байна. Энэ бол одоо буруу нэршлээс үүссэн буруу хандлага юм уу гэж би хараад байгаа юм. Тэгэхээр тэр хотын соёл гэдэг бол хамтран амьдрах тэр дэг журам. Байгуулагдсан юмыг бол эрх мэдлийн талаас нь ч эдийн засгийн талаас нь ч бүх нүд одоо сонирхож байгаа. Тэгэхээр энэ дотор бол тодорхой хэмжээний үйлчлэгээний газрууд ажилладаг. Одоо ресторан, одоо дугуйны паркаар тэгээд юу гэдгийг те 100 болохоор улам л илүү үйлчлэгээ нэмэгдэн. Тэгэхээр энэ одоо энэ явуулж байгаа энэ ашигын үйл ажиллагаанууд та бүхэнтэй ямар хамаатай вэ? Жишээлбэл одоо таныг одоо энэ таны хувийн одоо бизнесийн хэсэг байж магадгүй гэж бас зарим хэсэг нь хардж болох юм. Тэгэхээр цэцэрлэг түрээлэн өөрөө одоо нийслэлийн өмчөд төсөвт газраа. Тэгэхээр хууль журмынхаа дагуу нийслэлийн өмчийн харилцааны газар одоо энэ дээр үйлчлэгээ хийж байгаа бүх газруудад сонгон шалгаруулалт хийгээд өөрсдөө зөвшөөрөл өгдөгөө. Эндээс олж ирсэн одоо тэр санхүүжилтийг яг журмын дагуу зарцуулагддаг. Жишээ нь та үүдээр орж ирэхдээ паркийн зогсоолд 1000 төгрөг өгсөн гэж бодъё л доо. Одоо хараа 400 төгрөгийн 40% гэхээр 4416 160-ыг хэлье. Тэгэхээр та үүдээр орж ирэхдээ 1000 төгрөг төллөө гэж бодъё л да тий. Тэгэхээр тэр 1000 төгрөгийн чинь 60% буюу 600 төгрөг нь гүйцэтгэгч компанид очдог. Үлдсэн 40%-ийнх нь 60% нь өмчийн харилцааны газраа. Манайд тэр 160 төгрөг нь ирдэг. Тэгэхээр энэ бол журмаараа зохицуулагдаад ингээл явдаг. Бодит үний ийм л байгаа. Танаа дүүгийн чинь нэг наран туул чинь юу юм шүү? Биш ээ. Дүнжин гаравч нь яг үнэн устдаар баригдсан баригдаг. Одоо тэр чинь бүхэл олон компани зөвшөөрлөөр л хийгдэж байгаа шүү дээ. Угаасаа тийм биш болол тэнцээ баригдаж байгаа шүү дээ. За чи дараа нь наадаа өөр юм аасуу. Тэгэхээр ингээд таны дүү бол одоо явж байгаад улс төрийн сонголт хийхдээ арчсан намыг сонгосон. Та бол одоо Монгол Ардын намын гишүүн. Тэгээд энэ ч гэсэн их тийм математикч хүүхдүүдийн уран нүүдэл юм шиг санагддаг гэвэл та одоо игдүүцэхгүй үстэй. Шатрыг яаж толдгийг чи мэдэн шүү дээ. Шатрыг хоёр талдаа суугаад өөрсдөө бодоо шийдлээ гаргаад нүүдэг шүү дээ, тийм үү? Тэгэхээр мэдээж тэр шатрын нөгөө талд нь хоёулаа нэгээд нүүдгүй л үстэй. Энэ утгаараа ч тэр ер нь одоо тэр хувь хүний одоо шашин шүтэх, улс төрийн намаа сонгох гэдэг бол яа гарахгүй л Монгол улсын үндсэн хуулиар хамгаалагдсан, эрх нь олгогдсон л зүйл шүү дээ. Тэгэхээр чи нархуугийн улс төрийн сонголтыг бол өөрөөс нь л асуух хэрэгтэй шүү дээ. Миний хувьд бол 1999 онд анх Монгол Ардын намд элсэжсэн одоо түүхтэй яа харахгүй одоо саяхан л юм шиг болж бас нэлээд хугацаа өнгөрчихжээ. Хүүхэд байхдаа тэрөө одоо үнэхээр нийгмийн идэвхтэй одоо бүлмийн зүйлийн дарга, ангийн дарга гээл, эвлийн өөрийн дарга гээл маш одоо нийгмийн идэвхтэй хүүхэд байжээ. Эргээд харахад энэ хүмүүжил маань ч гэсэн одоо зүүнний үзэл баримталтай намыг сонгоход нөлөөлсөн болов уу гэж боддгийн. Би өөрөө хайлынч том охин 3 дүүтэйгээ нэг алимч олдсон бас ингээл хуваагаал иддэг. Ийм л одоо хүмүүжлэлтэй хүүхдээсэн. Найз нөхдөд үргэлж тусалдаг. Тэгэхээр яхаа аргагүй би өөрийнхөө үзэл баримтлалаараа одоо энэ намыг сонгосон. Тэгэхээр ер нь одоо нам гэдэг чинь одоо хүмүүс ингээл нам гээл ингээл шүүмжлэл яваад байгаа байхгүй юу? Тэр намд хүмүүс өөрсдийнхөө үзэл баримтлалаар нэгдээд Монгол улсынхаа хөгжлийн төлөө нэгдэж байгаа нэгдэл гэж би харж байгаа. Тэгэхээр одоо жинхэнэ үзэл бодлороо нэгдээд Монгол улсынхаа төлөө тэр үзэл бодлороо уралдаад ингээ явбал бас нэг өөр хэрэг. Тэгэхээр болтгсон бол одоо энэ намуудыг татан буулгаад жинхэнэ тэр зөв үзэл баримтлалаараа ялгараад дахиж нам байгуулад ингээ явах юм бол үзэл бодлын жинхэнэ өрсөлдөөн гарах юм шиг санагддаг юм. Тэгэхээр хэдэн жилийн өмнө та ногоон ном гэж ном гаргасан. Тэгэхээр одоо хэдийгээр өөрийн үндсэн мэргэжил IT-ийн хүн ч гэсэн ногоон энэ одоо үзэл санаа чинь баг мэргэжил болсон байгаа. Тэгэхээр хавар хавартал одоо баг зундаа
энэ өнгөрөл гэдэг энэ зүйл манай хотын нэг аягүй их тийм ундууцулж байна. Машины цонх онгойлгоч болохгүй орж ирж байна. Төрөөчөөсөө хүүхдийн нүдний торлог бас гэмцээр гарсан байлээ. Тэгээд энэ талаар одоо сэрэмжлүүлэг юм хэлэх одоо юм танд юу байна вэ? Ганаа тэгэхээр бид нар чи энийг дээр үед одоо модны хөвнөлгээл нэрлээд байдаг байсан шүү дээ. Ер нь одоо бид нар бас дээр үед хийж чаддаг байсан зүйлээ чаддгүй болцсны нэг жишээ бол энэ. Энийг одоо улааснаас гардгийг та бид бүгдээрээ л мэдж байгаа. Одоо үржлийн мөчлөгтэй нь холбоотой. Тэгээ модыг өрн босгож дуусгаас өмнө бид нар ингээд бэржилт тайралтыг хийгээд байх юм бол энэс урьдчилан сэргийлэх боломжтой. Өнөөдөр Улаанбаатар хотод одоо хаа сайгүй бас энэ улаасыг тарьж байна. Тэгэхээр энийг бас одоо хөвшрөлтөөс нь өмнө энэ залуужуулах тайралтыг тогтмол хийгээд байх юм бол бас цаашдаа ч гэсэн энэ одоо багасаад байхгүй болох зүйл байгаа юм. Энэ бол одоо хотыг ногооруулах, хотыг цэцэрлэгжүүлэх гэж ярьдаг болохоос ш хөдөө одоо ингээм мод тарих бүр ийм аглаг буудад мод тарих бол тарьсан байгаа нь сонь санагдаж байна. Нэг энэ баг газрын чулууг сонгож яагаад энэ модыг тарьсан юм бэ? Энэ тухайга манай үзэгчдэд ярьж өгөхгүй. Энд ч баг газрын чулуунд бас нэг 500 модыг ингэж ургууллаа. Тэгээ гол нь өнөөдөр 499 мод нь ургаад одоо 500 дахь мод нь ингээд доороосоо соёолж байгааг нутгийн маань иргэд бас хэлээд үнэхээр бас бахархалтай байна. Ингээд бүр 100% ургаж байна. Энд одоо Яг 100%. 5 төрлийн 100 нийлээ 500 мод байгаа юм. Хамгийн дээдлэлт нь улаас, тэгээд шар ухаас, голт бор, хайлаас, тэгээд доотлолт нь чацарган 100 ширхэг ингээд. Тэгээ анх нэрээ яг энэ ч ер нь бол ийм давсчлалтай хөрсөнд мод ургадаг юм байна л да. Тэгэхээр Батшиггойг авчираад яг энэ хөрсийг нь эхэлж судлуулсан. Тэгээд үнэхээр болох юм байна. Ямар ч гэсэн давсчлалтгүй мод ургаж болох юм байна гэсэн судлаа гарсны үндсэн дээрээс энэ ч энэ газрыг сонгоод битэд. Одоо энэ хэдэн настай мод вэ? 3 настай моднууд байгаа юм. Нутгийн маань иргэд бас их сайхан энийг өөрсдөө ирж арчлаад байгаад нэг талхаж байгаа. Ана чи бол ханган хүн бас энэ говьд ийм мод ургаж байгааг хараад харьцангуй сэтгэл чинь баг хөдлөж магадгүй. Би бол одоо ингээд үнэхээр сэтгэл хөдлөөд байна шүү дээ. Ер нь бол говьд төрсөн одоо гол ус мод шугуй одоо ногоон гэх тэр одоо ертөнцөөс жоохон хол өссөн учраас энэ төсөл илүү санаанд ойрхон буусан гэж та тайлбарлаж ах шиг байна л да. Та бол гаднаас бас хөрөнгө оруулалт босгож ирж анхны шаваа тавьж байгаа энэ ажлуудыг хийсэн шүү дээ. Тэгэхээр энэ тодорхой хэмжээгээр бас яг нөгөө талаасаа бол энэ одоо өөрөө босгож ирсэн төсөл юм чинь дураараа захиран зарцуулах бололцоо байгаа байх гэж бас нэг хэсэг хардчихж болох юм. Тэгэхээр манайх ч өөрөө төсөвт байгуулга шүү дээ. Бид нар яг улсын төсвийг хараад явах юм бол энэ ажил чинь бол тэр болгон хурдан бас урагшилтгүй юм байна. Тэр утгаараа би одоо цэцэрлэг түрээлэн дээр олон улсын одоо техник эдийн засгийн үндэслэлийг нь олон улсын хэмжээнд зарлаад хийсэн. Нөгөөтэйгөр бас энэ ерөнхий төлөвлөгөө хийгдсэн. Тэгэхээр энэ ерөнхий төлөвлөгөөний дагуу бас нийгмийн хариуцлагатай гадаад дотоодын олон байгууллага, хувь хүмүүст хамтран ажиллахаас санал тавиад манай дээр 4 тэрбум гаруй төгрөг хөрөнгө оруулалт ирсэн үнэ. Тэгэхээр хамгийн гол нь эмчээ нэг л зарчим байгаа юм. Бид нар тэр гүйцэтгэгч компанийг нөгөө хөрөнгө оруулагч өөрсдөө л шалгаруулж өөрсдөө л ажиллаа хийлгдэг. Бид нар бол ганцхан л ажлыг хүлээж авдаг болохоос тэр одоо гардаараа бэлэн мөнгө аваад зархин зарцуулсан түүх байхгүй. Үндэсний цэцэрлэгийн энэ сайхан юмнуудыг бүтээхэд бас л сэтгэл тавьсан одоо туслагчд байх ёстой тийм ээ. Ивент тэтгэгчид. Одоо ямар хүний нэрийг гаргаж хэлмээр байна. Тэр хөрөнгө оруулалтаас аль альнаас нь хийгдсэнийг бас ингээ хараадлаад явах уу. За тэгье. Тэгэхээр цэцэрлэг түрээлэн дээр бол бас маш олон төглүүд бий болоод байгаа. Тэгээд энэ төглүүд маань бас нийслэлийн иргэдийн сайхан тэр ногоо Улаанбаатарын төлөө гэсэн хүмүүсүүдийн хүчээр бас бий болж байгаа. Нөгөөтэйгээр одоо бит хоёр энэ цагдаагийн талбай дээр очиж байна. За. Энд юу зориулсан. Тэгээд одоо энэ чи харин нөгөө яг бүжиг явдаг, йога явдаг аахгүй энэ талбай дээр. ямар сайхан. Газрын усан фонтан байгаа. За. Тэгээ шөнө их сайхан харагдана. Тэгээ шөнийн зургийг нь бас хоёлаа ирж манай найруулагчд ирж авах байх гэж найдаж байна. Тэгээд энэ бол Шанхайд одоо тэргүүлдэг
бас усан фонтан хийдэг, усан оргилуур хийдэг компани 100% хөрөнгө оруулалтаар ингэж хийж өгсөн ийм ажил байгаа. Сеул хотын захиргаа одоо зургийг өөрсдөө тендерийн зарлаад дараа нь шалгарсан компани наашаа явуулаад энэ ажлыг хийгдсэн. Тэгээ анх Сеул хотын дарга ирээд санамж жижиг санал болгоод санамж жижигэнд гар үсэг зороод ингээ ажил олсон ийм төглөө. Ер нь бол цулгуу талаас энэ хүртэл авч явчаад ятгатаа энэ дугуйны паркатны орлогооч гэсэн байгууллагатай шингээх талаар жоох илүү амбицтай одоо зүтгэж болоог юм уу? Таныг зөвхөн хараад тахад нийгмийн зүтгэлтний хувьд хараад тахад та их аргашаа сондгаа хил амнаас болгоомжлонгүй хүн юм шиг санагддаг. Энэ цэцэрлэгт хүрээлэн өөрөө одоо маш том төсөл. Тэгэхээр ер нь дэлхийн жишгээр энэ цэцэрлэгт хүрээлэн өөрөө бие даасан одоо санхүүжилттэй явдгийн байлээ. Манай энэ төсөл чи өөрөө одоо маш том төсөл учраас бүр цаашдаа ч гэсэн ингэж бие даасан санхүүжилттэй явах юм бол улам одоо хурдан хөгжнөө. Энэ санхүүжилтийн тухай ингээд хөөцөлтөд явхаар үнэхээр энэ саран чимэг гэдэг хүн л хувь хүн өөрөө идэх гээд байгаа юм шиг бас хартлага төрдгийг. Гэхдээ энэ бол ер нь жишлэгийн жишгээрч тэр энэ цэцэрлэгт хүрээлэнг бие даасан санхүүжилттэй болж явж ээж цаашдаа урт удаан настай хойч үедээ хэрэгтэй л төсөл болох юм байгаа юм. Өнөөдөр одоо болохгүй бүтэхгүй ажлууд бас үнэхээр байгаа. Тэгээ энэ болгоныгоо би одоо телевиз хэвлэлээр яриад байдгүй. Тийм учраас магадгүй одоо бас аргашаа сумдгаа харагдчихэж болох юм. Одоо телевиз хэвлэлд ярьж хэлэхээсээ илүүтэйгээр одоо жинхэнэ тэр холбогдох байгууллага хүмүүстэй нь уулзаж энэ ажлыг одоо хөөцөлдөж бас энэ төслийг одоо бас урагшлуулахын төлөө явж байгаа. Бас үр дүн гарч байгаа л гэж бодож байгаа. Хэдийн хэмжээний талбайтай ажил. Энд ч одоо энэ их сайхан цэцэрлэг мод ургуулж байгаа чинь бас энэ олон хүнтэй хотод таарсаг том хэмжээвээ таарна. Харахад бол их ууж сайхан байна. 975 га газрыг хамарсан гэж байгаас. Тэгэхээр үнэхээр бас маш том газрыг авсан байгаа. Энэ байгууллагадаа дуусвал дэлхийд одоо хамгийн томд орох цэцэрлэг түрээлэнгийн нэгээр ямар тооцогдох ёстой байгаа. Ямар сайхан дэлхий гэж ярьдаг чи яасан сайхан. Ер нь тэгэхдээ энийг ийм хүрээлэн нэгэнд байгуулах шийдвэр гарсан чи энийг бол төрөөс одоо бодлогоороо маш хурдтайгаараа энийг хурдхан бас дуусгах хэрэгтэй болов гэж би бас боддог шүү дээ. Хийгдээ дуусгах юм бол одоо дэлхийд 3-т орох тийм цэцэрлэг түрээлэн болно гэсэн ийм тооцоо гарсан байдгаа. Тэгэхээр одоо би бол энэ дээр үнэхээр одоо бас бахархаж сэтгэл зүрхээ зориулж явж байдгийг. Одоогоор бол 183 гагийн ерөнхий төлөвлөгөөний ажлын зураг хийгдээд бүтээн байгуулалтад хийгдэж явж байгаа юм. Гэхдээ одоо нөгөө парк шиг ингээд хизээ нэгэн цагт ингээд хомслогдоод ямар нэгэн буудал босчихгүй гэх баталгаа байгаа юу? Болохгүй шүү дээ. Энд чинь ундны усны их үүсвэр дээр байрлаж байгаа. Тэгээд Монгол улсын олон хуулиар зохицуулагдж байгаа юм онцгой болсон шүү дээ. Батбул дараа нэг юм барих гэдэг юм шүү. Одоогоор ямар нэгэн санал ирсэн байхгүй л. Хэрэв хүн том дарганаар яг барих гэдэг үл яах юм? Тэрийг би шийдэхгүй шүү дээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид шийдэж шүү дээ. Одоо шийдэхгүй арга тэд шийдвэл яах? Хууль зөрч шүү дээ. Юу бодож чинь ямар мөрөөдөл байна? Зөвхөн энэ талбайгаа саялсан мөрөөдөл. Өнөөдөр Улаанбаатар хот маань бас их сайхан дөрвөн том уулын ингэрт ингэж оршиж байна шүү дээ. Тэгэхээр энэ богд уулынхаа бүр сайхан цэцэрлэгт хүрээлэн байгуулчихсан, болгочихсан явах юм бол ирээдүйн хойч үедээ хэрэгтэй төсөл гэж боддог. Тэгээд нэг өдөр сайхан энэ ажил болно гэдэгт бас итгэж явдаг юм. Тэгээ уул бол голдуу наран талдаа модтой байдаг. Богдуул бол битүү модтойгоор их онцлог тийм уул л да. Тэгэхээр энэ битүү модтой богдуулын дэргэд байгаа залуу захирал бол энэ шиг л мөрөөдөл таарна. Битүү цэцэрлэг болцсон байхыг хүсэж байгаа. Бодвол энэ их том талбай. Тий, манай дээр чинь ундны усны их үүсвэр гээд бас химийн бордоо хамаагүй хэрэгжилж болохгүй. Бид нар яг тусад нь яг цэцэрлэгт хүрээлэн хийгээд энийг бойжуулах газартаагаар бий болгоод энэ богд уулаан сайхан цэцэрлэгт хүрээлэн болгочихсон. Хэдүүлээ бас нэг бүр заавал хол хөдөө явна гэхгүйгээр энэ богд ууландаа очиод ингээ сайхан нэг цэцэрлэгт хүрээлэндээ зочлох энэ боломжийг бас бий болгох гэсэн гэж бас бодож явдгийг. Тэгээ энэ ер нь мөрөөдөл бас биелдэг штэ. Хүн бас нэг юм англи үг гэдэг. Та юу ботхон одоо болгоомжтой мөрөөдөө. Тэгвэл тэр мөрөөдөл чинь биелчих шүү гэх. Тэгэхээр хүн ер нь өөрөө зөв бодолтой байгаад тэрийгэ хэрэгжүүлэхийн төлөө ингээ хөдөлмөрлөхөд бол юм сайхан бүтнэ гэдэгт би бас итгэж явдгийг. Сайхан.
Тэгээд Бид хоёр бас 20 жилийн дараа эргэж ирэх гэж байгаа бас. ер нь хойтонгоос зураг зурах юм биш үү? Жимсээ. Гоё шүү дээ. Очрах энэ жимс гарцсан байна шүү дээ. Аа энэ ч дэлгэр ангах нааш жимс идэх гэж ирэх юм байна. За үр шимээ өгөөл энэ гоё юм. Түүний говьд тарьсан чацарганы бутнууд үр жимсээ нэгэн төгч хэлжээ. Аж амьдралаа төхнүүлэх гэж өглөөгөр ажилдаа яаран хөлхөлдөх олон түмний дунд гэгэн зориг нийтлэг сайн сайхныг бүтээн хөдөлмөрлөж яваа түүн шиг энгийн залуусын хөдөлмөр зүтгэлийн үр дүнд монголчууд бидний сайн сайханд итгэх тэмүүлэх сэтгэл бадардаг үлээ. Надад маш олон мөрөөдөл байдаг. Тэгээ ягаад чи миний одоо тэр сэтгэлээ хүргэсэн мөрөөдсөн юм болгон бас биелдэг юм. Одоо тийм болохоор бас бурхандаа тэ өвөг дээдстэй өргөлж баярч талархаж явдаг юм аа. Нөгөөтэйгөр хамгийн гол миний мөрөөдөл бол өвөг дээдсээс энэ өвлөгдөж ирсэн энэ онгон дагшин байглаа. Бид нэр эрүүлэр нь хойч үедэл үлдээх энэ байгаагаар нь хайрлж үлдээх бидний үүрэг байгаа. Бид нар өнөөдөр нэг 10 20 жил амьдрах гэж байгаа биш шүү дээ. Хэдэн зуун жил амьдрах гэж байна. Тэгэхээр өнөөдөр бид нар одоо миний болоод одоо монгол хүний бидний одоо гол үүргэл гэж бодоод байгаа шүү дээ. Их ажил хөдөлмөр өрнөсөн өдрийн орой үндэсний цэцэрлэгт хүрээлэн аав ээжтэйгээ зугаалах хүүхдүүдийн хөгжилтөн энийг чимээ сэтгэлд хосуудын ээнэгшлэр нэлхрэн байна. Үүгээр энэ удаагийн дугаараа өндөрлөе. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сэтгүүлч Ганчин ажиллаа.